Монсон Мишель гэдэг жижигхэн арал цайз дээр үрээд ирсэн. Бордогоос хойшоогоо явхад машинаар явхад ер нь нэг яг 5 цаг гаруйтай 6 цаг орчим. За ер нь бол 550 км явчихдээ юм байна. Хурдны замаар давхиж байна. Хурдны замаар явхад нэг ойролцоогоор нэг яг талдаа нэг 30 орчим евроны бас хурдны замаар төлбөр төлдөг юм байна шүү. За тэгээ яваа хүрээд ирсэн энд нэг гоё юм байна. Сайхан энийг ингээд тогтчулчих. Урд нь бол зүгээр хүмүүс яваад очдөг байсан гинэ. Ерөөсөө нөгөө цайз руугаа алхаад очдөг байсан. Нэлээд цаа алхаж очоод дөхөж ирээд зарим нь машинтайгаа бүр бэлдэн ирээ зогсчдөг байсан гэж. Одоо тэхэ болчих. Яг эндээс нэгээд машинуудаа тавиулсан паркингуудыг бэлдэж өгөө, зогсоолуудыг бэлдэж өгөөд. За тэр зогсоол дээр машина тавиад ойролцоогоор 24 цаг хүртэл нэг 9 евро төлдөг юм байна. Хэрвээ 24 цагаас хэтрүүл бас нэлээд өндөр төлбөртэй 14 евро гэсэн баха. Хэрвээ билетээ гээж мэйчих юм бол 42 еврогоор хүртэл торгодог гинэ. За тэгээ энд хурж ирэнгүүтээ free shuttle bus шууд нөгөө цайз хүртэл авч явдаг. Үнгүү унаа байдаг юм байна. За энэ унаанд суугаа явж болно. Эсвэл алхаад явбал 30-аас 40 минут. За энэ нэг ард нэг морин тэрэг тэ нөхдүүд бас суугаа явж гин. За энэ нөгөө жуулчдад зориулсан үйлчлэгээ. Ингээд эндээс очих бүх тээврийн хэрэгсэл бэлэн. Ингээд цайз руугаа явж болд юм байна. За одоо цайз руугаа явъя да. Том мордын шүү те. Амар том. Норманд мөр шүү дээ. Яг нэг Монсон Мишель гэдэг энэ цайзын тухай яг цайз дээр очиж байгаа дэлгэрэнгүй ярий. Товчхондоо хэлэхэд бол бид нар яг одоо бол Нормандын газар нутаг дээр хөл тавьчихсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл Франц улсын хамгийн хойд захын цэгүүд буюу хойд арлуудын нэг дээр одоо хөл тавиад байна л гэсэн. Эндээс цаашаага хэрвээ далайг ингээд Ламанши хоолой гатлаас хилвэл та англи хурж болно л гэсэн үг шүү дээ. За давай автобусанд суугаад явъя. Сэргөө. Яадаг гинэ? Гинэ. Үслэшин иш мөнгө шиддэг байхгүй. Өөрөө 3 ус шид ягаад мөнгө шид. 3 үслээ бодоод мөнгө шиддэг юм уу? Хэрвээ тэр нь оруулчны үсэл бийж гэнэ гэж үзнэ. Хааш орох юм? Одоо энэ дараа байгаа энэ дараа. Энэ дараа энэ сетки юм байна. Тийчээд мөнгө чинь унжаа чиний үсэл бийж гэнэ. Хэрвээ мөнгө чинь тэр төмөрлөг тогтцол чиний үсэл бийж байгаа чинь ахад шидэх хэрэгтэй байхгүй. Ахад мөнгө? Ахад мөнгө шидэх хэрэгтэй. Оо яашиг мөнгө. Тэгээд энэ процедурыг ярьдаг. Энэ Монсон Мишель нэг ирэх юм бол зав 3 ирэх хэрэгтэй гэж 3 жил дараа шин. Тэгэхээр яхад 2 ирэх нь шүү дээ. За. Энэ дээр энэ сумын одоо энэ орчин тойрны усууд энэ хоригдлын дэлгэр байсан байна. Хоригдлууд энэ. Ганцхан газар нар ус. Тэгээд энэ чи одоо хоригдлууд байсан. Тэд дандаа ингэж өдөр болгон аваа үзэх гэж. Хизээ гарах юм бол би зэрэг өрөөддөг ус тэрээс уламжлалтай юм байна. Яа, тэр орны мөнгө амархан унаад байхгүй л байна. За, Нормандын хойд хэсгийн жижигхэн одоо арал хот Монсон Мишель гэдэг газар хүрээд ирсэн. 400 га газар дээр 2013 оны байдлаар бол 50, 2016 оны 1 сарын 1-ний тоолгоор бол 30 хүнтэй хот юм байна. Бас улаагүй хотын даргатай. Хотын дарга нь Ян Галтен гэдэг нөхрийг 2014-өөс 2020 он хүртэл сонгогдсон гэж байгаа. 6 жил хотын дарга хийдэг юм уу да. За мэдээж түүхийн хугацаанд хүмүүст эзлэгдэж янз бүрийн хүмүүсийн одоо юу гэдгийг сонирхол байж исэн газар. Нэгдүгээр тэний юу гэхээр ингээд эргэн тойрон жижигхэн инженерээс усаар хүрээлэгдсэн газар шүү дээ. Далайн татлаг төрлөг хоёроор төрлөг нь орж ирээд ингээд усаар битүү бүрхэгдээл татлахын татаал эргээл эн чинь намар шалбаг болоод үлдчихдэг. Тэгэхээр ийм газар байрлаж байгаа учраас энэ түшиц газраас гадна нэлээд жоохон ийм хамгаалт бүхий газар юм байна л да. Манай эртний 7 дугаар зууны үед энэ ойролцоогны тосхны хамблам энд ер нь бол нэг юу хийх хэвээр 7 дугаар зууны үеэс эндхийн хамблам нь энд ер нь заавал энэ цайз барих хэрэгтэй. Ялангуяа энэ эргэн тойрны энэ хадан хясаа биш үү? Хадан хясааг ашиглаад ер нь бол хойд энэ чинь ингээ хойшоогоо англитэй хэлж байгаа усан хэл байгаа шүү дээ. Энэ тэнгисийг хамгаалсан цайз барих нь бол зүйтэй юм а гэж зүүдэлсэн гэж байгаа. Тэрнээс ахуулаад цайзаа бариад эхэлсэн. Явсаар хагаад Англи Францын нэг урт 100 жилийн дайн болсон. Энэ дайн чинь 1330-аад оны сүүлээс 1440-аад он хүртэл үндсэндээ 100 жил үргэлжилсэн дайн. Энэ дайны үеэр англичууд 2-3 удаа зөндөө удаашаас оролцсон юм шиг байгаа. Эзлэхэж оролдоо дийлээгүй. Яасан бэ гэхээр 11 дэх Луи хааны үед ингээд эн чинь цайз хамгаалтын юунуудыг босгоод
одоо хэрмүүдийг гэсэн үг шүү дээ, эргэн тойрон. Энэ арлаа ингээд ингээ хамгаалаад битүү хамгаалчихсан. Арал битүү хамгаалсан учраас энэ нэгдүгээр энэ ус шавраар орж ирэх нь хэцүү, хоёрдугаар энэ цайзыг эзлэхийн нэг юунуудын одоо хан хэрмийн давж эзлэх нь хэцүү. За тэгээд сүүлд нь 11-р Луи хаан чинь үргэлжлүүлээд энд нөгөө цайз доторх одоо байшин барилгуудын илүү сайхан шинчилж засварлаж гоё болгоо сүм катедрал орой дээр нь илүү гоё одоо катедрал эдэр барьж байгуулад нэлээд сайхан газар болгоцсон байсан. Сүүлд нөгөө Францын ховсгалын үеэр эний чинь ховсгалд оролцсон гэмт хэрэгтнүүд улс төрийн ялтнуудыг энд авчиж одоо тамлан зовоодог, гяндан хордог нөгөө Маршелийн ив цайзтай адилхан ийм ингэж явсаар хагаад нөгөө Виктор Хьюго өдр гэдэг нэг тэмцэгч нарын буйнаар тэд нар хөдөлгөөн өрнүүлж одоо эсэргүүцсээр 1863 онд энийг шоронгоос нь болиулаад эргүүлээд энийг маш сайхан нийтэд үйлчилдэг гоё худалдаа үйлчилгээний хот газар, худалдаа наймаа хийдэг, хүмүүс нь элдв янзын одоо муу муухай бүх зүйлээ мартаад баярлаж цэнгидэг, ууж иддэг, наригддаг, ирж мөргөл үйлддэг, зочин гэж ирдэг ийм газар болж явсаар хагаад өнөөдөр ирсэн. Ингээд Францын 10 дахь заавал үүсэх ёстой газруудын нэг, дээрээс нь хачин гоё одоо амралт зугаалгын газар, зочид буудлуудтай, ресторан, бааруудтай бүр жилдээ 3 сая жуулчин орж ирдэг. 3 сая жуулч юу их вэ? Мөнгө л үрнэ шүү дээ. Энд чи хоол идэн, амар зугаалч ингэн, юм уун, худалдаа наймаа хийн, музей үзмрүүдийн үзэн, сүвнэрүүдийн авч явна, зураг хөрөг авч явна, эргээд буцаад нутагтаа очиод энэ тухай танилцуулна. Одоо бид нар хүртлийн дээрээ л энэний төлөө үзүүлж харуулаад зогсож чинь гэсэн үг шүү дээ. Ийм сайхан дурсгалтай газар байна. За энэ сайхан газрыг үзлээ, харлаа. За ингээд замдаа гаръя. Сая яасан бэ? Энэ бас гой соёл байна шүү те. Тий. Энэ одоо хүн тэгээд яг ээлж ирээд ингээд урд уран дайрахгүй, зүтгэхгүй, чихэхгүй. Энэ мундаг соёл шүү. Бага боломжоор очирлол. Очирлоо. Тэгээд автобусанд дүүрчүүл дараагийнхаа үлээгээл. Хэдийгээр шумууланд хазуулж байгаа ч гэсэн тэгээд яг журмаа бариад явчих. Энэ автобусанд ерөөсөө хоёр талдаа жолоочтой шууд наан цаана гэж яваад идэм байх тий. Тэгээ энэ гүүрэн дээр нөгөө эрэх боломжтой учраас шууд эр зогсоол баярлалаа сайн. Баярлалаа солио нөгөө дэш аваа шүү дээ. Сони. Бас амар шумуултай байна. Тэгээ ороо болоод бүр ихчлээ шүү дээ. Ороо болоод ихчлээ. Гүүрээр гарсны хураамж 5 евро 40 центийн хураамж төлдөг юм байна. За одоо ингээд цаашаага замаараа дахиад нэг 23 майл давхад хэдүүлээ Cliff of Etretat гэдэг газар руу орох нь дээ. За шиг гоё сонин юм номон гүүрээр гарч шүү. За 80 болгоод болгочлаа үрдээ. За өөрөө бол ер нь дөрөв сайн барина үз. Барина шүү дээ. Барихгүй бол дандаа төлбөр. Мэдээч одоо усын уул ясын дагна дөрвийн сайн барина. Хоёр хоногийн дараа гэрээ хаягаш 5 гэж захаараад байна шүү дээ. Яг л хаан ч явж ирсэн. Заавал төлнө. Хариуцлагатай л байх хэрэгтэй байна те. 7 хоногийн дотор төлвөл манайх чинь юу яадгийг хямдралтай шүү дээ. Аа за. Тий. Жишээд 7 хоногийн дотор би торгуулаад төлөх юм. 7 хоногийн дотор төлөх юм бол би хямдралтай төлнө. За хэдүү 30%. Аа за. Тий. Хэрвээ 7 хоногоос дээш өнгөрчих юм бол нэг дахин новлно. За өөрөөр хэлбэл одоо 100 евроны торгуул 200 болоод үрээд ирэх юм те. Тэгээд дахиад нэг юу яа. Дахиад 7 хоног өнгөрчөөл 100 болчихно. Юу 200 болчихно шүү дээ. Аа. Тэгээд дахиад өгөхгүй бол шүүхрөө бичиж явуулчих. Аа за шүүхтэр очиод асуудлаа шийдээгээл явуулчих. Тий. Өөрөөр хэлбэл 100 еврогоор торгуулсан хүн хэдий буруу үйл хийсэн ч гэсэн 70 евро. 7 хоногийн дотор төлбөл 70 еврогоор торгуулад 7 хоногийн дотор төлөхгүй бол шууд автоматар 200 евро болоод тэгээд дахиад төлөхгүй бол шүүхтэр асуудлаа шийддэг бахан тий. За
бас л мэдмээр зүйл байна те багийнхаа. Зүйл дээ ер нь хот гэдэг зүйл манайх нэг хүний санаа бодол, хүний хүмүүжүүлж тогтуулчдаг юм шиг бодоод байгаа нь үгүй шүү дээ. Чи цаанаасаа байх ёстой дэглэм журмыг хүчээр мөрдүүлгэл ийм л орчин шүү дээ. Тэрний гол хөшөөрг нь саяын санхүүгийн хөшөөргөл юм байна те. Чи зөрчил бол торгуулах хэрэгтэй. Тий. За ер нь бол зөрчихгүй торгуулахгүй байх боломж нь бол байж байгаа шүү дээ. Байн өөрөө манайх монголчууд ялгаа авахгүй хууль тэгээд тэрэнд одоо оронд дүрмүүд байгаа шүү дээ. Үүдэл аж ахуйн нэгж юм. Тэрийгэд биелүүл хүн болгон биелүүлж ядах тэгээд юу нь болохгүй байгаа тэгэл бодлоо болно шүү дээ. Окей. Энэ ийм учиртай хоол авсан. Энэ бол тэгэхээр мөөл крем чоризо гэдэг ийм. Чоризо кремтэй хисаа. Энэ Француудын хувьд бол маш чухал хоол. Ялангуяа одоо Норманди иргэн хойд хэсэг 70 хүмүүс хавийн ойролцоо байгаа шүү дээ. Тэгээд ийм чоризо гэдэг чинь бол ерөнхийдөө Испани гаралтай сонгохгүй юу? Крем чоризо. Тэрийг юугаар хийдэг вэ гэхээр улаан сүмс, помидор, тэнгуүтэй нэг жоохон нэг халуун үедээ. Тэнгуүтэй пименте гэдэг чинь юм байна. За эдгээр нэг нийлүүлж байгаа ингээ хийдэг. Амар гоё амттай. Өөр өчигдөр бид нэр өөр ресторан ийдчихдэг. Өнөөдөр цаавал идэх гэсэн чинь нөгөө ресторан маань хаалттай. Гэхдээ хажуудлын ресторан орсон ч ашгүй байж байна. Та юу авсан бэ? Спагетти. Шримптэй маш ихтэй хишаатай спагетти. Нэг нь Нормандид ирсэн юм чинь өглөө байсан хамгийн цэвэр одоо сифүүдээр хийж байгаа гэдэг да. Айн чи идэхтэй бас учиртай гэж байгаа маа. Надаа манаа нэг зөргөө гэж хүн зааж өгсөн. Ямар зөргөө юм бүү мэд. За ингээд сорно пити. Заарж гинэ. За байж. За ингээд сорно. Тэнгүүтээ энэ ишгийг ингээд сайхан ингээд энэ ишгээрээ ингээд арилгаад салгаад гэсэн үг тийм. Салгачтай. За салсна гөрөнгөж за салдаг үг тийм. Мэдлээ. Айла. Дараа чи хаалаа. А бүр ингээд сорцсон жолно. Сорцсон жолно. Аюу гоё юм. Амт нь ямар гоё юм бэ? За энэ Этхататын одоо энэ булан гэх юм уу? Энэ булан чи бас их түүхэн булан юм байна. 1942 онд Германы армийн маршал Роммелэнд одоо дайсны хөлөг онгоцуудыг гэсэн. Үндсэндээ дайсан жоохтой англичууд гэсэн үг шүү дээ. Хөлөг онгоцыг энд буулгахгүй тулд ийм хамгаалт бэхлэл барьсан юм байна. Атлантикийн wall гэж, Атлантикийн бэхлэлт гэж. Нийтдээ 19 бункер. Тэгээд эргийнхэн дагуу баах юм хамгаалтууд байдаг шүү дээ. Хамгаалтуудыг тавиад 1500 мин ингээд эргийн дагуу битүү байрлуулсан гинэ. Өөрөөр хэлбэл дайсны хөлөг онгоцуудыг одоо германууд Францыг эзэлсэн байсан учраас дайсны хөлөг онгоцуудыг энд буулгахгүй өөрсдийнхөө нөгөө энэ хойдлын Атлантын далайн давуу талаа хадгалж үлдэх гэж ийм зүйл хийж ирсэн юм байна. За яг хөө мэдээж энэ германууд чинь Франц чинь бол германуудтай асар их байлцсан хүмүүс шүү дээ. Тэгээд яасан бэ гэхээр энэ хавийн энэ сайхан хотуудыг байшин барилга зочдлуудыг өстой зад бөмбөгдсөн юм байна. За англичууд нь ч бас орж ирэхдээ бөмбөгдсөн байна. Тэр та нар анзаарсан бол нөгөө Дюнкерк гэдэг нэг кино байдаг шүү дээ. Америк шиш ялгаагүй. Тэн дээр гардаг тэр нөгөө Америк Английн цэргүүд энэ Нормандид буудаг гэдэг чинь яг энэ эрэг дагуу гэсэн үг шүү дээ. Одоо эдгээр эргүүдийн дагуу Нормандын энэ хойд эргүүдээр л буусан байх нь дээ. За одоо эндээс урд харагдаж байгаа нь болохоор нөгөө бункер хөлөг онгоц элдв одоо дайшны одоо довтлогоог хамгаалах хянах юм бункер асар зузаан ийм том цементийн хануудыг энэ дагуу битүү байгуулсан байна гиндэ. Том байгууламж хийсэн байжээ. За одоо дээшээ уул руугаа гаръя.
Нормандийн хойд Итхатаа тэнцэх хойд. Машинаар давхсараад бид хоёр бид хэд маань нөгөө Нормандийн хойд ирэг дээр байдаг Итхатаа гэдэг хотод хүрээд ирсэн. Яг энэ хот бол нэг ойролцоогоор урдаас нэг хот нь ерөөсөө ингээд нэг Cliff of Итхатаа гэдэг буюу одоо Итхатаагийн хадан зохио гэдэг яг ирэг дээр байдаг хот юм байна. Сони машин чирсэн 1300 хүнтэйг нь хотхон. Яг 1300 хүн зориулагдсан хот хэдий боловч асар хэмжээний жуулчин авдаг мэдээж ойлгомжтой байж таараа. Нааша ямар их ресторанууд олон хүмүүс ирж байна. Хадан хясааны хувьд бол нийтдээ нэг зарим газраараа 300 м, зарим газраараа 70 м ийм өндөртэй ийм хадан хясаанууд байна. Үндсэндээ нэг 3 ийм порт. Нэг нь болохоор Porta de Avon, нөгөөх нь Porta de Amon, нөгөөх нь Mani Port гэдэг 3 одоо порт гэдэг чи одоо ийм гейт маягийн, арк маягийн ийм чулуунууд ингээд усанд ингээд тогтцсон. Хотоосоо бол нөгөө Porta de Avon, Porta de Avon, Porta de Amon хоёр нь бол харагддаг. Mani Port гэдэг нь болохоор нэлээд цаашаа явж байгаад харагддаг. Тэгээ ингээд ийм жижигхэн ийм эргүүттэй одоо болонгуудтай гэсэн. Энэ болонгуудаар нь сайхан алхаад явж болдог. Зарим нь бол ингээ усаар өрөөлөгдсөн учраас орж боломжгүй. Гэхдээ хүмүүс ингээд сэлээд ингээ завуудаар ингээ яваад очиод байдаг гинэ. Хүмүүсийг ингээд ирмэглөө орохын жоохон хоригддаг. Ягаад гэвэл нурах аюултайг нь багшаа чулуунууд нь эмтэрж ундаг гинэ бас. За яг хөө дэлхийн 2 дугаар дайны үетэй холбоотой нэг чинь бас их наанаас нь одоо бөмбөгдөж буудаж бас их олон хан одоо эргүүдийг нь гимтээсэн юм байна. Гэхдээ одоо бол ингээд сайхан жоошны сайхан юм болоод ингээ үлдсэн. Хачин гоё газар байна дөө. 150 гэж 2850 2000. За 3000 дөхөж явах нь шүү дээ. 3000 дөхөө. Тэгээ энэ дотроос нааш жижиг хөдөлгөөн шүү дээ тий. Холхи шүү дээ. За окей. Энэ 3000 гарч байна. За давай. Машин бэлэн. Юу аав шүү дээ. Төршөө аваад. Төршөө явчих тийм үү? За окей. За давай тэгвэл замдаа гараад хоёлаа юу орч. За Бордо хотоосоо гараад цаашаага Бургундигийн Виноны нийслэл Бön руу замдаа гарахд бэлэн болчихлоо. За мэдээж бас нэлээд жоох явах юм шиг байна. 700 км гэдэг чинь бас аваа яваа шүү. Хурдны замаар явбал 5 цаг орчим. Харин газраар нөгөө хурдны зам чинь нөгөө төлбөртэй байдаг. Ойролцоогоор нэг 700 орчим километрт нэг гарч орохдоогоо нийлээд бараг 50 гаруй еврогоор талдаа явах бах. Хэрвээ ингээд юуны замаар явчих юм бол доод замуудаар, урдны биш замуудаар явбал төлбөр төлөхгүй ч гэсэн цаг нь урт. Сая би GPS-ээр үзсэн чинь 7-8 цаг гаруй явах байсан. Урдны замаар явбал дээгүүр явчих. Тэгээ газрын зургуудаар ингээ харж байгаа аюу гоё амар яг аль аль хотуудаар дайраа явах уу гэдгээ мэдээд амар болчдөг, төлөвлөхөд амар гэсэн. Хаана хоол идэх үү, хаана бензин авах уу, түлш авах уу гэдэг. За хурдны замдаа угаасаа хоолны газар түлшний юм зөндөө байж байгаа дөө. Окей, за замдаа гарах уу? За үдлээ. Жигэд явж байгаа 500 дөө. Бараг 600 шүү дээ. Бордогоос 650 орчим километр машинаа давхсаад Бургунди мужийн одоо Францаар Бургон мужтэй Бургон мужийн Бойны гэж хотод үрээд ирсэн. Жоо орой үрээд ирсэн одоо яг 10 болж байна. Тэгээд ирэнгүүтээ нөгөө юуныхаа бид нар энэ хотын төвдөө байр түрээсэлсэн байхгүй. Апартмент хотел юм байл л. Тэгээд бодлоо одоо апартмент орж ирсэн. Вау, ямар гоё юм. Юу гэдэг нь өнгө гэдэг нь бас гоё шүү. За энэ бидний living room юм байна. Living room гэж одоо бүгдээрээ суугаад орой хоолндоо идээд явсан аяллахаа зураг бид нар өнөөдөр ямар ажил хийсэн гэдэг бүх зургуудыг хянаад ярилцсан суугах боломжтой. Энэ dining room хоолой за онцлог үзэн. Онцлог юм ганган том юм биш. Энэ нийтдээ 85 м2 талбайтай байр. Өөрөөр хэлбэл Бургундигийн Бойны хотын төв 85 м2 талбайд чинь үнэхээр томчтой 2 унтлахын өрөөтэй. Тэгээд living өрөө гэдэг юм үстэй. Унтлахын өрөөний шигээ арын боломж руу гарсан. Намгу арын боломж руу гарч байгаа шүү. Намгу яг өнөөдөр бороо орж байна.
хавтаа гэрэл рүү ингээд тусахтаа бороо орж байгаа юм. Борооны туслаа харагдаж байна. Гой харагдаж байна те. Стон намгүй 10 цаг гэхэд намгүй. Хачин гоё юм. Азуу шүү. Энэ ингэдэм билээ. Бүргэнжиж гойны хотч болохоор нөгөө асар их жуулчид ирдэг, хүмүүс ирдэг. Тэгээд дочтууд бол олон олдсон жоохон төвхтэй. Үнэн өртгөн ч гэсэн юм дээр. Энэ бодол чинь одоо ингээд нийтдээ хоёр яг юм хоёр унтлахын өрөө те. Хоёр унтлахын өрөө, том living өрөө, dining өрөө, галтгоо гэдэг бүх юм ингээд 85 м квадрат талбай. Хоногийн $130. Астаа байна да. За ингээд энэ 3-4 хоног хөдөлгөө юу байх нь вэ? Халаач тий. Одоо чи 4 хоног хэдүүлэн зураг аваад Бургунди, мож Бургундигийн вайны онцлогууд за энэ нутгийн сонио хачнаас одоо бэлтий да нэвтрүүлгээ бэлтгэх бэлэн боллоо. Өнөөдөр сагамтаж чамаар маргааш ажилдаа гана. За. Явсараад Бургунди буюу Бургон можийн нийслэл гэх юм уу? Энэ чинь бас нийслэл биш юм аа. Можийн одоо виноны нийслэл бөөн хотод үрээд ирсэн. За Бургунди мож бидний нэр занчнаар Бургунди гэсэн үг. Бид нэр Бургундигийн тухай маш олон зүйлүүдээс уншиж сонсч байсан. Дээрээс нь бид нэр Бургунди гэдэг үгийг одоо бараг Александр Дюмагийн зохиолоос ахуулаад маш олон зохиолууд дээрээс байнга давтагдж гардаг байсан учраас хүмүүс илүү их сайн сандаг байх гэж бодож байна. 4-р зууны үеэс анх энд хүн суурьж эхэлсэн гэж үздэг гинэ. Ромчуудын нөлөөгөөр германууд за эндээс Балтийн тэнгисээс Альпийн нурууг давж орж ирсэн франкууд за хойноос ирсэн кельтүүд гэх мэтийн олон үндэстэнүүдийн холимог. Гэхдээ сонирхолтой улсууд юм байна. Чи одоогийн байгаа байдлаар бол 1.6 сая хүнтэй можийнхаа хэмжээнд шүү дээ. Дээрээс нь нэмээд эдийн засгийнхаа хувьд бол одоо Францын хамгийн хүчтэй том эдийн засагтай можуудын нэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 25,000 евро гинэ. Зөвхөн энэ Бургундийн мужийн тухай шүү дээ. Тэгээд их сонирхолтой түүхийнхээ хувьд болохоор маш олон жилийн түүхэнд Бургундичууд нэлээд жоохон хүчрэхэг баян чинээлэг ийм мож хүмүүс байсан учраас тэр үетэл одоо Бургундич Duke of Burgundy буюу Бургундийн гүн гэсэн үг. Энэ одоо Францын эзэн хаадаас илүү их мэдлэлтэй чинээлэг хөрөнгөлөг байдаг. Тэгээ энд нь Францын хаадууд үе дамжсан хаадууд нь жоохон атаархдаг. Зарим тохиолдолд хаадууд нь хаан ширээн суумагцаа хамгийн түрүүн Бургундичүүдтэйгээ тохиролцож тэднийг өөрийнхөө талд оруулж хаан ширээгээ хамгаалах нэг чухал зэвсэг гэж үздэг. Тэр нь ганцхан эрх мэдэл хүч чадлаас гадна бас мөнгө. Яагаад их чадaltaй ийм гоё байсан бэ гэхээр ерөөсөө энд үндсэн орлогыг бүрэлдүүлж исэн хэдэн зуун жил энэ Бургундичуудыг хижээж исэн зүйлүүд ердөө вино. Та нар анзаарсан бол ер нь бол энэ вино гэдэг зүйлийг гүйцэд төгөлдржүүлэх үндсэн их сурвалж буюу одоо шат дамжлагын юу байсан бэ гэхээр сүм хийд өөртөө байсан. Сүм хийд яадаг вэ гэхээр энгийн иргэд бол ингээ бичиг үсэг гүйц тайлагдаагүй байдаг. Ихэнх хүмүүс за яг ноёд язгууртнууд мэдээж ойлгомжтой. Гэхдээ иргэн хүн шил зүгээр виноны тариалан дээр ажиллаж байгаа хүн эсвэл одоо жижигхэн вайн ярд ажиллаулаад тэрийгээрээ одоо нэг өөрийнхөө хаус вайн гэж нэрлэдэг эсвэл одоо жижигхэн домен вайн гэж нэрлэдэг өөрийнхөө жижигхэн шилтгэн цайзын вино хийж байгаа хүн хэрхэн яаж тэмдэглэж бичиж үлдээх вэ дээ. Тэгэхээр энэ бүх дурсгал энэ нарийн ширийн зүйлүүд яаж үе дамжиж явсан бэ гэхээр мэдээж язгууртнууд плюс буюу нэмэх нь дээрээс нь сүмийн энэ лам нар. Одоо Бургундигийн одоо нийт одоо эдийн засгийг бүрдүүлж байгаа хамгийн том дөрвөн орлого юу гэж? Нэгдүгürt нь болохоор вино, хоёрдугаарх нь аялал жуулчлалыг дагсан hostelry буюу зочид буудлын бизнес, гуравдугаарх нь тэрийг дагсан хоол ундны бизнес. За тэгээ үргэлжлүүлээд тээвэр, бэлэг дурсгал одоо бусад салбар юм. Тэгэхээр үндсэндээ нэг юм ганцхан үндсэн бүтээгдэхүүнийг гол болгож авч тавиал тэр нь ингээд салбарлаад бос бүтээгдэхүүнүүдэд чирээл явцсан гэсэн үг л дээ. Good morning, Mr. Good morning. How can I call you? Christophe. Christophe Bichot. Yes. Bichot, right? That's right. Thank you very much for welcoming us. Welcome to Burgundy. Thank you very much. It's very nice and beautiful and warm, quiet city. And our family has been living in Burgundy for 6 centuries. 600 years. 600 years, can you imagine? I will show you later our family tree. Okay. Bichot-ийн гэр бүл Chateauneuf
Бургунди гэдэг ингээд бичсэн байна гэсэн. Энэ болохоор эндээс 60 км-ийн зайтай энэ хүний гэр бүлийн удам хэрхэн үүссэн тухай одоо манайхаар бол ургийн бичиг байж байна гэсэн. 13 дугаар зуунд буюу 1214 оны хамгийн анхны Бишоп гэж энэ хүнээс энэ гэр бүлийн одоо мод эхэлж байгаамаа гэж. Энд ингээд 7 төрлийн үндсэндээ ингээд гэр бүлийн сүлд байна л та. Тэгээ энэ дотор бол эдний гэр бүлийнх байж байна. Гэр бүлийнх нь эдний гэр бүлийнх нь бүгдээрээ Бишоп гэдэг үг нь болохоор буг гэсэн үг юм байна. Тэгээ эдний гэр бүлийнх нь яаж юм гэхээр бугыг бүгдээрээ үндсэн одоо гэр бүлийн сүлд болгож хэрэглэдэг гэдэг. Бугун дотроо жишээлбэл энэ бол Christmas tree буюу одоо манайхаар бол одоо шинэ жилийн гацуур мод те. Тэгээ энэ болохоор алюминий мод, од ч гэдэг юм ингээд юм байж байна. Энд нь бүр хамгийн сонирхолтой нь энэ бол нэг Корсика арлын одоо Медитерранеan Sea буюу газрын дунд тэнгисээр байдаг Маршеллос урт талд байдаг Корсика гэж арал гэдэг байхгүй юу? Францын мэдлийн арал л да. Энэ арал дээр хүртэл Бишоп Морел гэдэг эдний гэр бүл бас байдаг. Нийт ингээд ийм 7 төрлийн ийм удмын сүлд бүхэд 7 гэр бүлийн одоо эхлэл юм байна л да. Эдний гэр бүл нь болохоор Royal Family буюу хааны удмынхан нэлээд тусгай хүмүүст виногоор их үйлчилдэг. Тэдний эдний виног авдаг байсан. Тэгээд 1937 онд эдний удмыг өөрөөр хэлбэл Альберт Бишогийн вино бол Шведийн хааны ордны одоо виноны үндсэн нийлүүлэгчээ гэдэг юм сертификатыг олгож ирсэн байна. Густав 5 дугаар хааны үед Шведийн хаан байсан. 1937 он дэлхийн 2 дугаар дайны үед. And here you can see the ancestor of the computer. This is your family tree book. Family book. Alors, let's see. Maybe I can remove these 2 bottles over there. It's very. Wow. This is let me. Энэ family tree буюу гэр бүлийнхэн түүхийн ном гинэ. It's actually the accounting book. Okay, энэ санхүүгийн ном гэж шүү. We can have a look. Let's open it. It's from 200 years old. 200 жилийн түүхтэй санхүүгийн ном гинэ. Remove this bottle over there. Wow. Энийг харагдаж байна уу? You can see the dates here, huh? 1808. 1808 онд. And these are the names of our customer, for example. The Duke Louis de Württemberg. He's a duke. You see. Duke of Louis, the Louis гүн Louis-ийн Württemberg. авжсэн винонуудын юу вэ? For example. And it was all written by hand with the feather, you know? I see, yes. With the feather. Нөгөө өдөн үзгээр бүгдийг гараар биччихсэн гинэ. Одоо эзэн хааны удмынхан энэ Францын эдгээр амьдарч байгаа газар нутгийнх нь иргэн тойрны улсууд Швейцар, Бельги, Англи, Герман гэх мэтийн улсуудын эзэн хаадууд болон язгууртнуудынх нь тэдний захиалж исэн винонуудын лист юм байна. Одоо эндээс шүүгэл үзвэл бараг тэр хаан ямар вино ууж ирснийг мэдж болох нь шинэ чинь авж исэн литр хэмжээ одоо хэдэн ширхгийг авж исэн та бүгдийг дэлгэрэнгүй бичсэн байна шүү. Bonjour. Bonjour. Nice to meet you again. Nice to meet you. you. Also another Christoph. Yes. But a different family name. Different. Yes, I think so. You think so? All right. Yes, Okay. yes, I think So бас нэг Christoph гээд виноныхаа үйлдвэр vinification буюу вино яг үйлдвэрлэх процессийнх нь гэсэн. Одоо вино дарах гэсэн үг шүү дээ, тий. Тэр процессыг хариуцдаг энэ Christoph гэдэг хүнтэй бас танилцлаа. Сая бол тайлбарж хэлж ил да. Аливаа нэгэн ялангуяа Pinot Noir гэдэг бид нар одоо юу гэхээр энэ Бургунди гэдэг бол Pinot Noir, улаан вино, Pinot Noir, цагаан вино бол Chardonnay. Вино хийхэд одоо жимсээ сонгохоос ахуулаад тэрийг цаг агаар одоо жишээлбэл орчин гэсэн үг. Хүүтэн сэрүүн цаг одоо нөхцөл дээрээс нь бүтэн ямар нэгэн эвдэрж гимтээгүй бүтэн жимс чухал үүрэг гүйцэтгэдэг гэж. Үйлдвэр дээрээс нь вино ууж үтсэн юм уу? Яг ингэж л да. Вино уухтай биш. Энэ ерөөсөө түрүүний хэлдгээр аливаа нэг нөгөө юу хийхдээ үйл ажиллагаагаа хийхдээ заавал шалгаж явах хэрэгтэй юм байна. Явцын процессыг нь тий. Тэгээд процесс шалгаад зөв явж яваад үргэлжлүүлээд яваад байт юм. Тэрнээс нэг удаагийн үйлдэлээр шууд хийж болдгоо юм байна. Right. Excuse me. Okay. Oh. Sorry. You can take. Yes. Виногоо хойжуулаад авч ийн харж байна тий. Виногоо авч ийн тий. За би вино аваад тий. Ой. Just a bit. Энд чи бас авахд асуудалтай. Okay. You see, we harvested 10
10 days ago. Okay. 10 хоногийн өмнө хураагаад авсан усан үзмээсээ одоо өнөөдөр өдөр шууд чахаад ингээд юугаа авч байгаа юм байна шүү дээ. Өнгө одоо виноныхон үндсэн body. This is the full body of the wine, yeah. Yes, yes. Ер нь бол Pinot Noir виноны нэг онцлог бол өнгө нь илүү юм рубин гэдэг шүү дээ. Одоо нэг юм рубин чулуу гэж байдаг шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр рубин чулуу шиг ийм гоё юм талс ийм гоё гэрэлцэн гоё удаан өнгөтэй байхгүй юу? Одоо ягаан дүүс. Тийм учраас тэр өнгөний яг суурууд гарцсан байна гэж. Гэхдээ мэдээж хүн өнгөтэйгээ байж байна. Нэг шүүгээгүй учраас тэ. Одоо манайр ингэсэн байхгүй юу? Бид нэр ингээ үйлдвэрийнхаа процесс явуулж байсан. Нааш өрөөдөр шатаар буусараад ороод ирсэн. Орж ирэнгүүтээ одоо газар доор гэсэн үг шүү дээ. Бид нэр одоо газар доор бараг хэдэн бэ? 5 6 метрийн гүнд байна гэсэн үг. Шатавгийнхаа доотлын хонгил. Тэнгүүд яасан бэ гэхээр энд ингээд ерөөсөө хэдэн 10 ийм том баррел буюу одоо энэ том бочгтой винонуудад дарчихсан. Тэгээ зарим нь болохоор яг хуу ерөнхийдөө цагаан виноныхны хэсгээр ирсэн байна. Зарим нь болохоор яг хуу ер нь бол зүгээр шардоне гэдэг чинь цагаан эдний үйлдвэрлэдэг цагаан виноны төрөл. Цагаан виногоо амсуулахаас гадна Grand Cru буюу хамгийн дээд зэрэглэлийн виноноос одоо шууд бочкноос намтлуулъя гэж. Ер нь л шүү дээ энэ виноны торхоо шүү дээ. Хоёр янз. Бургундигийнх өөртөө яадаг гэхээр 228 литртэй нэг жижиг 350 литртэй том хоёр янзаар хийд. Бордогийнх болохоор 225 литртэй торх. Тэгэхээр торхных нь хэмжээ нь бордогийн жоох юм нарийнхан дуу ийм одоо говьлог дуу жоохон өндөр дүү байдаг бол бургундигийнх нь намхан дуу ийм бомбгор дүү байдаг гинэ. Гэхдээ чанарууд байл. Тэгээд нэг жижиг 228 литрийн торхноос нийтдээ 300 шил вино гардаг. If you want, you can. You can. Here. Yeah? Yes. We used to say because of the fermentation. Oh, this is fermentation. Yes. I think it's all the grapes are singing. Yeah, exactly. What I used to say is exactly so. It's singing. Is it? Yes, Yeah, it's singing because singing. I read the book. It says that the fermentation process is all the grapes are singing to ferment. Exactly. Би ингэсэн байхгүй юу? Энэ сонсож байгаа ингээ шуугаад ингээ хөөсрөөд ингээ ингэж байгаа. Яг манай нэг юм айраг бүлсний дараа ингээ хөөсрөөд ингээ сонсохоор нэг ингээ хоёр яг тэр процесс гэсэн үг. Тэгээ энийг эднэр өөрсдөө юу хэлдэг вэ гэхээр усан үзэм дуулж ийн гэж хэлдэг нэ. So when we ferment it, we don't fill the barrel completely because of the CO2. Okay. And then the fermentation, when it's finished, nearly, we take the wine from here to fill the barrel completely with no oxygen. Okay. All right. Яг ингээд ерөнхийдөө эсгэлтийн процесс явж явах үрд хизээч дүүрэгдэггүй. Яг эсгэж байгаа учраас дүүрчих юм бол энэ чинь задарч шүү дээ. Тийм учраас ингээд хагас байшаагаад винега бүлэм дуусаад ирэнгүүт нь бүгдийг ингэж нийлүүлж ягаад яг ингээд битүү болгоосаа авалдаг гинэ. Хадгалдаг гэсэн үг. So you will have sugar too, always. The fermentation is not finished. We used to have long fermentation for the white in barrels, okay? 2 times a day at the beginning, then only one. Энэ ерөөсөө цэвэр ерөөсөө манай нэг айраг бүлэх технологи л байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд тодорхой хугацаа нэгэ тавихлаар чинь ингээд аяндаа ингээд тунцсууд нь ингээд үлдээд ёроолдоо тунчих шүү дээ. Одоо жимсний гэсэн үг. Тэнгүүт нь ингээд хөдөлгөөл. Тэгэл хөдөлгөж үзээл. Yeah, let me try if possible. Yes, and to book because the deposit is on the Okay. You do that and then you okay? Бас энэ чинь жоох дүүхтэй ажиллаа шүү. Бас жоох ур чадвар шаарддаг юм байна. Энд чи бас нөгөө сэртгэр нэгээ тулаад ингээ яагаад байд юм. Энд чи тулахгүй хийх хэрэгтэй гэж шүү. За окей. Энэ маягаар өдөрт 2 удаа зайлшгүй ингэж одоо тунцыг нь хөдөлгөж сайн виногоо ингээд эсгэж явах хэрэгтэй. Зарим газар бол виног нөгөө эсгэж юу хийж явахдаа торхыг ингээд эргүүлчихдэг шүү дээ. Ингээд саваар ингээд торхыг ингээд битүү эргүүлчихдэг. Энэ бол торхыг эргүүлэхгүйгээр шууд тунцыг ингэж хөдөлгөх зурмаар одоо манайхны айраг бүлдэг үндсэн технологитой маш адилхан юм байна. За ингээд одоо алдартай Бургундигийн алдартай тэр дундаа Albert Bichot компани үйлдвэрлэж байгаа алдартай одоо Chardonnay цагаан виноны эсгэлтийн юу хийгээд одоо амтлагаа хийгээд байж байна. Би нэг сонирхолтой юм сонслоо. Зүгээр одоо нэг 2 Кристофтой юм ярьж байгаа. Тэгээд ингээд сонссон чинь манайр ингэнэ. Гэхдээ баги би ч нэг юм хэлээ. Чи бидний энэ амсж байгаа вайн чи өөрөө яг ямар өртөгтэй гэж бодож байна гэдэг. Тэгэхээр би мэдэхгүй байна. Ямар өчтэй яад ийдэг гэсэн чинь. Энэ байна шүү дээ, тэ. Ерөөсөө
үйлдвэрлэж байгаа тоо хэмжээ нь ердөө энэ хитэн торох. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12хан торох. Өөрөөр хэлбэл энэ төрлийн говтон шагаламны гэдэг энэ вайн нийтдээ 12хан торхыг л үйлдвэрлэнэ. Нэг торох нь 300 орчим шил. Тэгэхээр үржүүлээ хэдэн шил вайн гэсэн үг те. Тэгээд дэлхийд даяар 100 гаруй оронд зөвхөн маш цөөн лимитэд одоо юу гэх юм нэг одоо газар бол яаж ч хүссэн байлаа гэсэн 10 шил юм уу 20 шилээс илүүг өгөхгүй өгөх боломжгүй. Ягаад гэвэл бид нэр ийм зориултад бүр тусгай сортоороо усан үзмээр тариалж аваад яг энэ одоо уламжилт аргаараа исгээд виногоо үйлдвэрлээд тэгээд маш цөөхөн одоо тоогоор дэлхийд гаргадаг. Тийм учраас үнц нь энд оршиж байгаа юм. Сайн чанарын вайн, маш өндөр зэрэглэлийн вайн, маш сайн мастер вино үйлдвэрлэгч нарын сонгож, бий болгож, гаргаж ирсэн бүтээгдэхүүн маш цөөхөн тоогоор хэрэглэгчийн ширээн дээр л очдөг байх юм шиг. Хэрвээ монголчууд нар манай аялагч нарын цаа нэгтэй шахтун шагаламен гэдэг когтун шагаламен гэдэг энэ винотоо таарах юм бол за нөгөө нөхөр чинь ингэж л үйлдвэрлэгдсэн юм шүү дээ. 12хан торхнаас гарсан вайн шүү дээ гэдэл уух нь байна шүү дээ. Гэхдээ энэ хамгийн сайхан Монголд орж ирж байгаа. Цөөн тоогоор л та. Сая бид нар бол цагаан вино болон бусад винонуудыг хэрхэн яаж нөгөө баррел буюу торхонд дарах процесс өрнөдөг зааланд байсан бол энэс цаашаага эйжин буюу урт хугацаанд хадгалдаг заал руу нөрөё гэсэн. Орчихсон. Энэ байна шүү дээ. Орж ирэнгүүт амар сэрүүн болж байна. Бүр хааны ингээд чулуугаар хийсэн хантай байна. So this is how many degrees are here? We try to maintain this room around 15 degrees. 15 degrees. Approximately. It feels very chilly, cold here. 15 градусын градус барьдаг нэ өрөөний температурыг. So let me show you some barrels. Well, we have many here, but specifically on the other side. Одоо зарим нэг юм чухал винонуудаа харуулъя гинэ. Торхнуудыг гэсэн үг. Everything you see in this room are from the 2018 vintage. Okay. Because these wines usually have to age from 1 year to 2 years, depending on the wine. Okay. Approximately. So which means you have to be aged 1 or 2 years Exactly. and drinking while it's young, yeah? If we talk about village category wine, maybe 12 to 14 months, Premier Cru 14 to 16 months, and Grand Cru 16 to 18, 19 months. Маш олон жилийн өмнө эдний гэрүүл Шамбартин гэдэг энэ вино буюу энэ виног Наполеон Бонапарт зориулж үйлдвэрлэж байсан. Манай нэрийн хамгийн дуртай Grand Cru буюу өндөр зэрэглэлийн вино Шамбартин. Grand Cru. Одоо энд бол 3хан баррел байна. 3хан баррел гэдэг чинь нийтдээ 900 жил гарна гэсэн. Варгамани гэдэг газар нь болохоор одоо орон бас нэг өөр нэг байдаг. Энэ Францын Бургундигийн тэр дундаа Бургундигийн хамгийн их Grand Cru буюу өндөр зэрэглэлийн вино үйлдвэрлэдэг газар. Тэрэн дотор тэр дундаа дахиад нэг вино байдаг. Тэр вино нь болохоор энэ дэлхийн хамгийн үнэтэй вино. Зүгээр үйлдвэрлэлээсээ гарахтаа ширхэг 15,000 евро. 15,000 euro. For a young vintage, if you want. Залуу зүгээр ганц шил вино. It can go up. Good price. At the auction, can go up to 50 to 100,000 euro bottle. Easily, yeah. It's crazy. Тодлоо худалдаан дээр очих юм уу зүгээр 50,000 евро шууд хүрнэ гэж. Сонин бас юу юм шүү те, соёл юм шүү те. Чи баг вино худалдаж авах чинь сайн вино, зөв виногоо таниад сайн вино худалдаж яваад зөв хадгалах юм бол баг хөрөнгө оруулалт юм биш. Наполеоны хамгийн их таашаадаг байсан Шарме Шамбартан. Шамбертан. Франц хэл тэгчээд айгүй сонин хэлтэй юм а те дуудлагууд нь бодол тусах. Шамбартин гэж үчээ Шамбартан гэж хэлдэг юм байна. 2011. За ингээд нийтдээ бид нар 8 вино задлаа. Зарим нь бол маш үнэтэй вайнууд гэж надад ойлгуулсан. Ялангуяа энэ Наполеоны уухтартай Шамбартан, дээрээс нь бидний
нөгөө Chateau Grise гэдэг энэ wine хамгийн гол нь monopole гэдэг нь болохоор нэг эзэмшигчийн өөрийнх нь усан үзмийн юунаас хийсэн нэг хүний хийсэн wine. За энэ ингээд бөглөөнүүд нь байж байна. We always finish by the best wine, step by step. Дистралаар явсаар гад хамгийн төгсгөлдөө хамгийн сайн виногоо нууд юм. So we test from left to right, always. So 200 years ago, Napoleon was drinking this wine. 200 жилийн өмнө Наполеон Бонапарт энэ виног дууж ирсэн гэнэ. We think of him right now. Some books even say that. And before the battle, going to war battle, during some Chambertin, ready to fight. Makes him more brave. More brave. That's a good thing. After we drink this one, we will Тулаанд орохоос өмнө Наполеон заавал Шамбартаа нуугаад ордог байсан. Тэгэхээр илүү их эрэмгээ зэрэгтэй болдог байсан гэж ярьж байх юм. Миний хувьд бол цэцэг үнэртэж юм гэсэн үг. Өшөө надад бол баг зэргийн тийм одоо нэг халуун ногооны тийм spicy үнэр бас амтагдж үнэртэж байна. За уугаад үзье. But you can see there is still some acidity you can find in your cheeks. So this wine can easily age for 30, 40 years. It's the wine for the emperor. За өстө аман дотор нэг бүжиглэн гээч нь л болж байна. Ингээд хилэн дотор ингээ оронгууд ингээ виноч ингээд яг одоо ингээ виног асгаж шүү дээ. Асгаад ингээд амт нь одоо хүртэл ингээд одоо нэг арааны шүлс асгаж байгаа юм шиг мэдрэмж төрөд байгаа байхгүй. Ингээ хүний ингээд нэг юм амтлахуун юм одоо юу гэдэг шүү дээ. Болчирхаанууд бүрэн ажиллаж байна. Дээрээс нь амт ингээд ийм арома өнөр бас байна. Амт байна. За эдгээр винонуудыг бид нэр бол одоо амсаж үзлээ. Тэгээ яг эндээс хамгийн сонирхолтой нь энэ бүх виног Монголд оруулж ирэх боломжтой болсон. Энэ виноноос тусдаа, нөгөө Шамбартанаас тусдаа бид нэр бүгдийг оруулж ирэх боломж. Тэгэхээр манай аялагчид маань бас энэ виног бүгдийг амтлах боломж байна. Nice. Ийм 3 цагаан вино, энэ 5 улаан виног өнөөдөр Кристоф маань биднэрт амсуулж. And as you said, very long finish. You see, we even sometimes counts how many seconds after we finish drinking. Okay. There is a French term called caudalie. It means each caudalie equals to 1 second. Okay. And you can count sometimes 15, How many caudalies? 20. Could be 15, 20 seconds after you finish drinking. Long finish. Эмmanuel маш надтай адилхан мэдэрсэн байна. Эсвэл би энэ үнтэй адилхан ч юм уу. Ягаад гэвэл энэ вино ингээ уусын дараа long last юм бэ. Энэ одоо хүртэл миний аманд байгаад байна л да ингээ. Арааны шүлс асгараал тэгэл ингээ шүлсээ ингээ залихаар ингээ амт нь ингээл яг ингээ амны хөндөд яг тэр анх ууж исэн тэр чигээр байна гэсэн үг. Тэгэхээр энэ виног яаж ийм вэхээр caudalie гэж энэ Францууд нэрлэдэг. Нэг caudalie гэдэг нь 1 секунд гэсэн үг. Тэгэхээр ямар виног уугаад хэр зэрэг хугацаанд аман дотор амт нь тэр хөвөөр хадгалагдаж үлдэж ийн гэдгээр виноны чанар шалтгаалдаг. Тэгэхээр тэрийг хэдэн секундын одоо хэдэн caudalie байна вэ гэдгээр бас виног тооцож болтойгоо гэж байна. So Santé, thank you very much. Santé, thank you so much. Thank you very much for the invitation and also for showing us and giving us this pleasure, opportunity to enjoying your wine. It was a pleasure to share this wine with you. My pleasure. And next time we taste this wine, it will be in Ulaanbaatar, huh? Yeah, Together. definitely. Дараагийн удаа хэдүүлээ энэ виног Улаанбаатарт хамтлаа гэж. Cheers, Santé. Cheers. Гадаа гараад алхаад ингээд хотын байдлаар танилцаа явж ирсэн чинь орон нутгийн автобусны буудлын айгүй сонирхол татлаа. Жижигхэн юм чулуугаар ирсэн автобусны буудал. Тэгээ та нар хардаа энэ нэгэд амар олон төрлийн номноо. Тэгээ би сая нөгөө хамт байсан хүнээсээ асуулаа л да. Энэ одоо яг ямар учиртай гэсэн чинь орон нутгийн иргэд зөвөр өөрсдөө номнуудаа хийчдэг гинэ. Зөвөр ингээд номнуудаа хийчдэг гэж дуртай номнууд ингэ. Швейцийн хүн гэдэг ном байна. Sky My Husband ингээд ийм жижигхэн номнууд ийц. Тэгэл автобус хүлээж явахдаа эндээс магадгүй хотын төв рүү хол газар автобусаар явдаг бол номоо уншаал.
Тэгээд босож ирээл оройн авчраал тавьчихдаг. Тэгэл ингээл хүмүүс нь номнуудаас харилцаал байдаг. Хамгийн гоё нь юу вэ гэхээр шүү дээ, тэ. Энэ виноны одоо торх ба шүү дээ. Вино дардаг торх. Вино дардаг торхонд ингээ хийчихсэн. Хуучин вино дардаг торх байна л да. Ингээд нарийн харуул ингээд олон жил вино дарсан өнгө өгч гэсэн. Виноны өнгө өгсөн юм торх. Тэгэд энэ торхонд ингээд дизайн болгоо хийчихсэн. Юугаараа баян түүгээрээ дайл гэдэг шиг энэ хот энэ муж юугаараа алдартай. Виногоор алдартай. Тэгвэл вино гэдэг зүйл эдний илэрхийлэл байна шүү. Тэгээ хүмүүс энэ гоё юм аа. Яг ийм аягүй гоё. Сэтгэлгээ гоё. Амар таалагдлаа надаа. Манай Улаанбаатар бас ийм юм байвал гоё юм байна. За бид нэр явсаар хагаад Гуманы Конти гэдэг усан үзмийн тариалангийн талбай дээр хүрээд ирсэн. 1.4 га газар дээр энэ дэлхийн хамгийн үнэтэй сортын усан үзэм, хамгийн үнэтэй дарс бий болдог усан үзэм Гуманы Конти гэдэг сортын усан үзэм яг миний ард байж хураагаад дууссан мэдээж. Эндээс сургаж байгаа усан үзмээр нэрсэн вино нэг шилэн за төрлөөсөө шалтгаалan янз бүр гектар дунджаар 15,000 евроор зарагддаг. Хамгийн хямдхан л 5-аас 10,000 евроор шууд зарагддаг. Яагаад ийм вино амар үнэтэй вэ гэхээр энэ Гуманы Конти гэдэг яг энэ энүүхэн хэсэг газар нь болохоор 5 давхар ийм төрлийн хөрстэй юм байна. Газрынхаа дээшээгээ өксөд ирэх тусам багасаа явчихдаг. Зүүн тал руугаа болоод ирэхлээр бас багасаа явчих. Зөвхөн энүүхэн 1.4 дээр л энэ 5 давхрын давхарлсан юм хөрсөнтэй. Тэр нь маш юуник ховор төрлийн хөрсүүд гинэ. Дээрээс нь нэмээд энэ биш үү? Усан үзмийнхэн тэр үндэс нь болохоор яг тэр гүн бүх үнд нөгөө хөрс хүртэл нь хөрснүүдээ бүгдийг нэвтэлж ороод яг тэр хөрснүүдээсээ бүх шимс үсийн одоо шим тижээлүүдийг авдаг онцлогтой юм байна шүү дээ. Бас их нарийн юм байна шүү. Тэг яг одоо бидний байгаа хэсэг чинь одоо инглиш үг шүү дээ. Одоо энэ уулын ингэрийн яг дунд хэсэг гэсэн. Тийм учраас дунд түрүүн хэлсэн шүү дээ. Дунд хэсэгт хамгийн сайн төрлийн усан үзэм ургадаг. Ягаад гэвэл бүх нөгөө хөрсний шилжилт гулгалтууд чинь ингэж явсараа дунд хэсэгтээ төвлөрдөг. Дээд хэсэгтээ болон доод хэсэгтээ болохоор өөр арай жоохон сул. Ялангуяа доод хэсэгтээ бол хамгийн бага одоо entry level буюу анхан шатны хамгийн энгийн винонууд ургадаг бол дунд хэсэгт хамгийн өндөр чанартай барах дээд зэрэглэлийн вино дээшлэх тусмаа хэдий дээд зэргийгч гэсэн дунд хэсгийн виноноос арай жоохон доогуур төвчний вино ургадаг. Ийм л онцлогтой юм байна. Энэ Шаблигийн яг одоо бидний байгаа энэ тариалангийн усан үзмийн тариалангийн талбай их онцлогтой байна л. Бидний иргэн тойрон байж байгаа энэ уулын налуу. Энэ уулын налууг яг төв тунд нь. Ер нь бол бид нар өөрсдөө амфитеатр гэж нэрлэдэг байгаа юм байна. Амфитеатр гэдэг чинь одоо нэг юм дундад зууны үе, дундад зуун тэрнээс өмнө Ромын эзэнт гүрний үеийн нэг юм театрын хэлбэр шүү дээ. Задгаа театрын хэлбэр. Тэгээ яаж ийм вэ гэхээр ерөөсөө ингээд суудлууд ингээд байж идэг шиг яг ийм суудл, урт талтай тайз байдаг шиг юм талбай. Хоёр талаасаа салхинаас битүү хамгаалагдчихсан. Газрынхаа яг тэг дунд нь тэгээд хөрсөн юу гэхээр нэг төрлийн үргэлжилсэн ийм limestone хэлбэрийн юу вэ штэ. Чулуун хөрстэй, gravel-ны чулуун хөрстэй ийм газар. За энэ ийм юм байна. Энэ яг энэ хавийн хөрс. Тэгээ хөрсний онцлог нь юу гэхээр хөрсөнд нь ингээд нарийн ажил бол маш олон төрлийн жижигхэн далайн биетүүдийн үлдэгдэл. Тухайлбал энэ болохоор ингээд нэг далайн хавч, одоо энэ болохоор хясаа, дун ингээд үлдэгдлүүд нь оршчихсон. Тэгээ энэ олон жилийн өмнө энэ газар далайн ёроолд байсан. Тэгээ далайн ёроолоос гарч ирсэн минералууд, далайн ёроолд үлдэж хоцорсон минералууд тэр дундаа одоо далайн холбогдолтой одоо бусад энэ хясаа гэсэн эдгээр зүйлүүд нь маш сайн чанарын цагаан вино үйлдвэрлэх суурь болж өгд юм байна л. Тэгээ дээрэс нь хамгийн сонирхолтой нь энэ зөвхөн цагаан вино тарьдаг. Маш цөөхөн өчөөхөн жоох хэмжээний улаан вино тарьдаг. Гэтэ ихэнх нь цагаан вино тарьдаг. Дээрэс нь эндхийн цагаан вино нь ерөөсөө суши, сашими, түүхий загас, цагаан хоол гэж хэлж байгаа шүү дээ. Одоо үндсэндээ бол цагаан махтай хоол гэж. Тэр нь ямар хоолуудыг ярьж байгаа гэхээр дахианы мах, загасны мах гэсэн ийм хоолуудтай төгс зогцдог ийм усан үзмэн энд ургадаг гэсэн. So what is the name of this? Austria Virgula. Austria Virgula гэж нэрлэдэг гинэ. Францад, Европт байгаа хүмүүсийн гоё онцлог байна. Энэ гудамжны одоо хоол, бид нар гудамжны хоол гэж нэрлэж болох юм уу болохгүй юм уу?
Энэ гадаа энэ ресторан, кафе, баарнуудынхаа гадаа суугаад хоолж болдог соёл гэж нэг гайхалтай гоё юм байна. Ингээ удамжуудаар явахаар ингээ суудлаа олдохгүй. Яг өөр өөрснөө ордог юутай байх шүү дээ. Харин тийм. Яг одоо биер кафе суух гэсэн юм та. Энэ кафед суул бүр ороод суудаг ширээтэй байх. Тийм. Өмчлөж болсон. Яг өөрөө өөрсдөж баг 20-30 жил үйлчлүүлдэг. Тэгээ тэр нөгөө ажилдаг хүмүүс нь бүгдээр баг найзууд болсон. Танаахан сайн уу, чи ингэсэн үү, хүүхэд чи ингэсэн үү гэх нэрсээ хүүхэд байхдаа орсноос ахвал том болохтой хүртэл үйлчлүүлдэг болцсон юм уу хайш. Өглөө 5 цагаас эхэлдэг гэж шүү дээ баг. Онгоочдөг шүү. Тэгээд ерөөсөө гоё. Цаг харамж бас гоё. Гэхдээ зүгээр яг манайх ингээд ярихлаар манайх хэзүү шороо тоочдөг. Тэгээд шороо тоочтоо гэд байгаад л байгаад л шүү дээ. Энд чи өөрчлөх ёстой үстэй. Би бол тэгж боддог. Гоё болох ёстой. Хүмүүс ингээд энэ соёлд ингээ хүмүүсийг сурах хэрэгтэй. Тэгэх юм сурчуулаа хүмүүс аяндаа дасаад ийм соёлоо үнэлдэг юу болоод ирнэ шүү дээ. За нэг иймэрхүү. Тэгээ ер нь бол Францын соёл гэдэг зүйлийг үзье гэвэл годомжинд нь цайвууж заасдаг. Тэгтээ бол үнэн шүү. Ер нь бол годомжинд суугаад кофе уугаад яг энэ хүмүүстэй цуг эдний байга орчныг мэдрээд эднэртэй цуг яриад энэ орон нутагт байгаа энэ баарны эзлүүд одоо бейкеринуудын эзлүүд энэ кофе шопын эзлүүд жижигхэн виноны кафений эзэн эсвэл одоо ингээд хоолны газрын эзлүүдтэй яриад хөөрөө тэднэрээс үлгээ аваад ийм хоолыг тийм хоолыг ингэж ингээд суралцаад эднэртэй ингээд яваад байх юм бол маш хурдан хугацаанд нэг хэсэг нь болох юм байна. Яриа байгаа зүйл шүү дээ. Амар яриа. Нэг яриа өдчихөнгүүтэй үү? Ханаас ирсэн гэж хэлж байгаа. Нэг яриа өдчихүүлүү? Тий. Өдж болохгүй мэн тий. Өсөс өдөд байгаа шүү дээ. Тий. За нэг иймэрхүү гоё. За үндсэндээ бол Франц улс таалагдж байна. Бургунди таалагдж байна. Бөөн таалагдж байна. Бордо таалагдж байна. Этхота таалагдж байна. Монсо Мишель таалагдж байна. Акашон таалагдж байна. Франц тэр чигээрээ таалагдж байна. Таад ингээд утгагүй нутаг болсон. За, cheers. Тогтой. Одоо вино уусараад ийм болчихлоо шүү. Ямар гоё юм бэ. Би хаа тэнийг амсуулах юмсан. Алмондтэй шоколадтай кейк. Хойло хуваахгүй шүү. Яг өөр өгдөг шүү. Би өөрөөс чинь жоохон амсыг заяа. Би минь олохгүй.